Монгол ардын үлгэр. Тэмээ үнсэнд хөрвөөх болсны учир. Урд бурхан Монгол тооллын 12 жилд адгуусан амьтны нэр өгч байхдаа 11 амьтны нэрийг шулуухан тохоогоод 12 дахь буюу 12 жилийн хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл Тэмээ, Хулхон хоёр нэрээ оруулж булаацалджээ. Бурхан аль альнийг нь гомдоохгүй тулд өөрсдөө шийд хэмээн айлджээ. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн төрүүлж үтсэн нь 12 жилийн төрүүчэд тохоогдохоор болж мэлзээ тогтоосон ажээ. Тэмээ нар гарахд орно зүг харж нар гарахыг хүлээж зогсов. Хулган Тэмээний бүхэн дээр гарч аваад баруун зүг харан цаг ямагт уулын орой ширтэжээ. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд Хулган нарны гэрлийг төрүүлж үзлээ хэмээн хашгирчээ. Тэмээ мэлзээгээ алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухсах хийтэл хулган овоолоостой үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гин. Тэр цагаас хойш Тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөө хүстэн дайсан хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрөөдөг болсон гин. Ингээд хулган 12 жилд багтаж Тэмээ хасагдсан гин. Гэвч Тэмээ 12 жилд багтаагүй боловч 12 жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг ажээ. Уг шинж нь хулган чихтэй, үхэр гэдэстэй, бар тавхтай, туулай хамартай, лөө биетэй, могоо нүдтэй, морин дэхтэй, хонин ноостой, мичин бүхтэй, дахиа өрөөлөхтэй, нохоо гуйтай, гахай сүүхтэй.